Наа Маргад гэдэг. Би 11 настай. 18 дугаар сургуулийн 6 яа ангийн сурагч байна. За. Яг гоё сайн болж байна. Яс. Би жаа. Тэг автчих жаа. Би шокноос гараад. Аа. Ямар шок юм бэ? Харин 18 болохоор нь л. Харин тийм биш юм байна. Ахтай чи дандаа таардаг шүү дээ. Манай ах энэ маргадгүй юм. Захтай дандаа таардаг шүү дээ. За. Сайн байна уу намайг Цэцэн гэдэг. Би 10 настай. Би 75 дахь сургуулийн 5-ын Б анги сурдаг. Сайн байна уу намайг Асуута гэдэг. Би 11 настай. Би Гэгээ сургуулийн 6 сурагч. За сайн байцгаана намайг Мөх гэрэл гэдэг. Би 122 дугаар сургуулийн 5-ын яа ингэ суралцдаг. Хэдэн настай юм бэ? 10 настай. 10 настай. За. За одоо тэгвэл тэгж тест авал та билнэ үү? Билээ. Асуутай царай. Энэ байгуу сонсож Итгэл харахгүй байна. Асуудаг л. Тэгтээ гайгүй. Гайгүй. За гэхдээ би тэрний өмнө орох юм та хэд яг хөө тест чи бэлдүүлэх зорилго юм асуу. Саяны яасан нөгөө нэг тестийн тухай ярьж өгөөч. Би ерөөсөө сонсоогүй та хэд нэрээ надад нэг хийж дээ. Нэг бол тэр цаас авчирч ирээ танилцуулах уу? Агуу зөв хэрэггүй зүгээр л ингэж ярьж л та. За. Эхлээд за би эхлэж чуу. Маргад ихлээр. За би дараалал ярив. Өгнөд л эхэлж би ах нартай ингээ баг болоо гэж бодчихсон байхгүй юу? Тэгин чи ингээ жоохон хүмүүс олчдаг байхгүй. Тэгэхээр би царай нэг урааж мураал те дотроо чадах болоо яах болгийг итгэлгүй төрж исэн. Тэгээ дараа нь яг бид нэр санаа болж эхлэе. Тэгээ бидний царай мөрөө өөрчлөгдөөд нүд бүсэлтгнээр тэгээд энэ нь бол цаасан дээр зурж бичээд тэгээ манайх нэгдүгээр байранд орсон. Окей. За тэгээ төсөлж байна. Төсөөлөө одоо ингээд асуудал ярьчих уу? Тийм. Яг л би хийж байгаа юм шиг тийм. Манай асуудал бол одоо ингээд хүүхд уйдгартай хичээл заяа. Харин бидний шийдэл бол уйдгартай хичээлүүдийг ингээд видео тоглоом болгож хувиргасан, сонирхолтой болгосон. Бид нар яг өөртөөгөө жишээг аваад дөрвөн хичээл яасан. Биолог, төршлөг, урлаг, иргэний ёс зүйн боловсрол, тэгээ монгол хэл. Тэгээд одоо ингээд аккаунт нээжтэй. Техникийн дараа таны одоо нэр одоо юу хэмдэ авг нэртэй регистрийн дугаар ч юм уу тийм юм гарч ирнэ. Тэгээ дараа нь та ямар хичээл сурах вэ гэдгийг сонгоно. Тэрнийгээ дараа одоо дарна штэ. Тэрнийгээ дараа тэгээд 6 ёо гэж ч юм уу те 1 2 3 дугаар ангиэл тэгэл сонгоно. Сонгочоо тэгээд ороод тэгээд өөрийнхөө дүрийг ингэж сонгоод тэгээд ер нь бол их тоглоно ер нь эхлэн гэсэн үг. Тэгээд яг хэрхэн яаж тоглох вэ гэдгийг манай Мөнх гэрэл тайлбарлана. За ямар ч ч бол ингээд орно. Тэгээд дүрээ сонгоод орно. Тэгээд ерөн бол мангастай тулалдан. Тэгээ мангас нь болохоор би одоо мангас асуулт асуун. Тэгээд би болохоор 100 амтай бас мангас ч бас 100 амтай. Тэгээд бас одоо би зөв хариулах юм бол мангасын аим хасагдана. Мангас зөв ерөн бол би буруу хариулах юм бол мангасын аим хасагдана гэсэн үг. Тэгээд ялах юм бол дүн өгнө. Тэрүүгээр нь өөрийнхөө хувцсыг сонгож хийж олно. Тэгээ бас ранк гэж байгаа. Ранкаар нь чи муу байна уу, сайн байна уу гэдгийг тодорхойлно. Тэгээ бас бид нэр мөнгө олохдоо тэтгэврсгээ зарна. Тэгээ нэг сарда $50. Тэгээ нэг сарда $7. Нэг сарда $7 харин жилдээ $50. Тэгээ сургуульд бол зарахтаа жилдээ бол $150. Лүг олгож байгаа гэсэн үг. Тий. Тэгээд бас нөгөө нэг дэлгэцний хамгаалалтаа нүдний шил дагалдана. Тэгээ удаан суугаад л хэрэг болно. За. Ийм төслөөр ялсан юм уу? Тий. Ямар ч нэг ялах. Гоёсон. Гэтэ барыг нэлийн амар ихтэлтэй байсан. Манай бүгийг амар магтаадсан бохгүй юу? Муул ганцхан ч юм билээ. Амар магтаадсан бохгүй юу? Тэгээд босч болно айгу ах ихчнэр биш тий. Тий. Та яахны гэж бодож байсан. Гүү. Бүгдээ. Тэгээ таадын гол одоо нууц нь юу байв? Яаж байгаа? Хамгийн гол онцлог нь манайх 1 хуудас исэн. Бусдуудынх нь бол 5 6 хуудас исэн. Тэгээд бас
ерөн бол минутанд амжсан гэсэн үг. Бусдууд нь бол амжаагүй. Яаж та идэж байсан? Энэ нь бол би ингэж ойлгосон. Одоо бусдууд нь штэ сэтгэл гаргаад 5 6 хуудас хийдэг штэ. Тэгхгүйгээр зүгээр нэг хугацаанд багтаага бүх юм одоо онцлогуудаа биччих юм бол илүү хурдан тэгээ цагтаа багтаад энэ бол нэгдүгээр байранд орох нь ер нь бол илүү их чийстэй. Хэдэн настай ах хичээх хадсан байлаа. 13-аас 16 хүртэл. 17 байсан. 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 Мэдгүй. Байсан. За 16. За авч чана одоо ямар ингэ яхад болж байгаа юм бэ? Болж байгаа тийм. Зүгээр л тийм. За одоо би одоо жигнэс эхлэх үү тийм хэлээд үл одоо. За одоо жинхэнэ эхлэх юм бол хэдүүлээ нэг асуулт ийм юм байна цаа. За. Хайдын бодлоор амьдралд ер нь хамгийн чухал зүйл юу юм бэ? Амьдрах шээ. Үнэн шүү дээ тийм шүү дээ. За юу гэж байна? Яг өөрсдөө Амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Гэр бүл. эрүүл мэнд, Эрүүл мэнд. За. ажил. За та хэдийн амьдралд хамгийн чухал зүйл. Амьдралд хамгийн чухал зүйл үү? Тийм. Эцэг эх дөө гэр бүл. Тийм. Гэр бүл. Мөнгө. Гөр. Бас найз нөхөд юм уу? Найс хөө. Надад бол агаар л гэж боддог ч юм л та. Агаар. Юу? Агаар. Агаар. Оо. Би жолно шүү дээ. Хоол ус. Хай. Хайр тийм ээ. Одоохондоо бол тийм юм чухал гэж бодохгүй шүү дээ. Тэгэл том болж гол гэр бүл чухал санагдтал хэлбэл. Хин чухал нь тэгэл гэр бүл шүү дээ. Гэр бүл. Гэр бүл гэхээр та тэнийг болж байна. Гэр бүл. Аав ээж, Аав ээж эмээ өвөө. Тайд одоо тэр түүнч ярьсан тэр амьдрал чухал гэдэг зүйл амьдрал чи байна уу? байна. Бөгөө. Юу вэ? Агаар байна. Хоол хүнс байна. Энэ бол ихэг зүйлэд амьдрахад тусалдаг. Аа. Жишээлбэл одоо хүний эрхтэн гэх юм. Тэгээд яг бурханд итгэдэггүй хүмүүст яг энэ таалагдахгүй гэж магадгүй. Гэтэ би ер нь бол жоохон итгэдэг л хэлтэй. Тэнгүүд би бол бурхан л гэж бодож байна. Тэн байгаа юу түүнч ярьсан амьдрал чухал гэдэг зүйл байгаа юм шүү. Тийм. Өөр чин дэлхий. За. Байгаль дэлхий бүртээрээ. Тий. Бас сургамлууд чинь бас тариа. Бас ус. Над нэрсэн амьдрахад тийм штэ гэр хэрэгтэй. За. Тий. Тэг гэрэл хэрэгтэй. Та ер нь одоо ингээд том болоод ямар амьдралтай болно гэж бодож байна? Би ямар ч байсан өөр зээлгүй. За. Амьдрах хоол хүнсгээ идэх хоол хүнстэй. Тэгэл зүгээр л тайван ажиллаа хийгээл дуртай ажиллаа хийгээл тэгэл ер нь зүгээр л асуудгүй зүгээр л тайван дуртай ажиллаа хийгээл байж л шүү дээ. Би л илүү бизнесмен л болно гэж бодож байна. Яг тэгвэл би төрөөнийхөө бодсон санааг хэрэгжүүлэе гэж бодоод. Хамтрагч ихтэй бол би байгаа шүү. Би байгаа шүү. Тэгээд бас юу гэж бодож байна? Стрессгүй амьдрах. Тэгээс эрүүл, чирэг, гэр бүлтэйгээ одоо ингээд 100 болгон аялж маялах, завхан махаа орох тийгэж амьдрах гэж бодож байна. Би хоол амьдрах гэртээ хоол хүнс тэгвэл ажилдаа бол нэг юм кино бүтээдэг хүн шиг тэдрүүсээ санаануудыг хэлдэг хүн болмоор байгаа. Манай санааг асуудаг гаргасан байхгүй? Энд байгаа хүмүүс нэр ямар яг юм гэсэн. Гоё тайван гэх юм уу, хөвгөлтэй. Ямар хүмүүс юм ер нь яг. Ер нь гоё. Гэтэ би их үүдчихнэ. Гэгчнэр өөрсдөө ингээд юм яриад үлдчихсэн заяа. Хүүгүүд бол тэгэл тоглоод үзчихсэн. Тэгээ бит хоёр бол тэгэл юу ч хийгээ мэдэхгүй ингээл өөдөө. Үдээ л гэж. Тэжгүй наранхуу ах тэр тусмаа гоё санагдаж байна. Яг л амар марцсан гэх юм уу? Бусдаас илүү марцсан. Хөө нийлгээ. Надад бол гайгүй л энэ. Хөвгөлтэй.
Яг үед бол ном уншиж байна л та. Инснес нэрээ гэс нэрээ инэттэй юм гэвэл та нэгнийхээ тухай инэттэй бас юм санаж байна уу? Санаж байна. За. Өчигдрээр алсан. Би ингээд нойлороо шүдэ гоочтой байхгүй. Бас би гараад ирсэн байхгүй. Асуудаа юм штэ. Ингээд яг миний надтай чатсан өндөрдөн штэ. Тэгээ урдаас гинт гарч ирэх байх гэсэн чинь ингээ орон дээр зогсож идэх байхгүй. Тэр би өөр нэг зүйлэн гэж бодоод авираас авирлаад. Өчигдөр авирлаадсан тэр юм биш тий. Амар чанга орлоодсан. Ямар ч утас авах болохоор нөө цаг харж мэдэхгүй болохоор яг ямар ч шил шүн. Унтах цагаас өмнө байсан хойш байсан уу? Хойш. Яг орондоо ороод байж исэн. Тэгээ би шүдэ авахаа мартаад тэгээ би явж шүдэ аваасан. Юм мэдчихэд. За өөр тийм инэттэй юм асан юм уу? Өөрөө шат өчигдөр илүү өчигдөр ингээд маргад бүжигчтэй тоглоо байж исэн бохгүй юу. Тэгээд өөр юм дээр анхаарал нь хануулаа байж исэн чинь нэг хүүгээ хөдөлгөөд дараа нь бүжигч хөдөлсөн чинь бэрсийн нэдэд бууж өгөөд бид хоёр инээгээд яа ингээ хажуунаас нь харуул инээдтэй хаа. Одоо сонсоход нэг юм нэгний төрөх гэнэ тий. Тийм ээ тий. Тэгтээ зүгээр тийм тухайн үедээ тийм инээдтэй яг тийм зөндөө идэгтэй. Тэгээд энд байдаг хүмүүстэй нөхөрлөж найс нөхд болж болох хүмүүс юм шиг байна уу? Аль хэдийн болцсон. Тий. Болцсон. би нагаа сайн л мэд. Ер нь хүнд итгэхтээс найз гэж ямар хүн байх хэвээр вэ? Найзгүй сайн итгэдэг. За. Дотн. Тэгээд ер нь бол хөндлөж харьцдаг. Тийм дүрлээ. Би нэг яриа сонсч ийсэн. Гэт найз хэрнээ өөрөө ингэж дандаа дээрлэгчээд хүн дээрлэхүүлдэг хүнийг найз гэдэг. Би нарыг л чинь бүр 2 удаа үзчихсэн шүү. Тийм. Тэгээ амар бол байдаг. Тий. Эсвэл юу гэж байна? Ер нь ямар хүнийг чи найз гэж өөрөө боддог вэ? Ийм Гэхдээ итгэж болохоор болохоор. тэгээд бас өөр юу гэж болох вэ? За бодож байгаарай. Тэр хооронд би асуу. Ер нь ойрын хугацаанд найзтай бол хамархан байна. Амар амархан. Тийм үү? Тийм. Зүгээр л тэгэл ангийнхаа хүмүүстэй ингэж хамт явж байгаа л тэгэл найзлал. Ер нь тэгэл бараг би ойролцоол ангийнхаа хүмүүстэй л явт. Ер нь бол найз хайгаад найз дуулдаг юм уу зүгээр ангийнхаа хүмүүстэй явчихдээ. Ханаас найз болттой амархан гэдгийгсэн шүү дээ. Ханаас болтгүй яа. Үгүй тэгэл бас гадаад тоглож байгаа бас олон шүү дээ. 100 бол амар олно. Та тэгээд ингээд тоглож байгаа хүнтэйг очиод тэгээд найз болчдөг юм уу? Ер нь. Ер нь тэгэл хамт эсээр байгаа тэгэл ингээд. Тийм. Тэгээд болгоомжлын энэ төр гэж байхгүй юу? Гайгүй. Гайгүй. Та нөгөө нэг ингээд хүмүүс ингээд хөвшөрхөөр найз болж чаддгүй болдгийг сонсчихсан. Юу гэж бодож байна? Цаг байгаа учраас. Би сонсож байгаагүй. Сонсож байгаа юм. Амар байна. Сонсгоо. Аха. Би нэг дотоо сонссон л доо. Хэлж байгаа нь энэ байна. Бид нар бүгдээ нас их хэсэг тусам найзын тоон багсдаг. Тэгээд шинэ найз олоход илүү хэцүү болдог. Амьдрал. Үний. Нэ. Үний. Тэгээ хүн тэгэл зүгээр сонсож байна. Гэхдээ болохоор сонсож байна уу? Мэдгүй. Одоо байж байгаа найзтайгаа том болгоол тэгэл хамт байгаа л. Та одоо аим сайн найз гэвэл хэдэн найз байна? Хамгийн сайн нь 1 2 3 4 2 байна. 2 юм уу 3? Хатал зөндөл найз шүү дээ. Сургуулаасаа. Гэтэ бүр амар сайн гэвэл нэг л. Аим сайн гэвэл нэг лээ. Бүр амар сайн гэвэл надад бол 2 л байна л та. Ийм мөрч ирэхгүй даарч хэлчих тий. Үгүй. Үгүй ээ. Жинхаа даарцсан л шүү дээ. За энийг ингээд тавьчих уу ядаж ингээд тавьчих. Камер зүгээр заа. За. Надад л хамгийн томнуудаа хэлгээр сайн найз бол дэг байна. Би биний дохнохоор. Зараач асуултсуу тайлаас. Гой баярлалаа. Найзынс гой сонирхолтой. Гэхдээ та бидний нэр хэцүү те. Бид нар шиг ингэж ярьдгүй шүү дээ. Найз алах аяга анхаа. Би амар хэцүү болчихсон юм жаахан. Гэхдээ хүн хонд охоо та бас гой хийж болох ба. Чадах. За тайцтай ингээд томчууд юу нь ярихаараа заа. За. Яаж яриад байдаг вэ? Томчууд нь бол ер нь гайгүй.
Эхнэр бол надтай л одоо хөөрхөн тиймэрхүү. Энэ бол өөрөө хөгжиг л харьцдаг. Бид та тэр хүн надтай харьцах юм уу? Би тэрнтэй харьцах юм уу? Тэр хүн жонтой. Аа. Тэр үнэн. Яг хоо ямар ч гэсэн ээж аав бол найзуудаас л өөр л дөө. Ээж бол хайрлаж эрхлүүлж л харцдаг. Тийм үү? Намайг л тэгж даах бол тэгнэ. Яг хоо би ээжтэйг илүү нээлттэйгээр ярьдаг л та. Яг хоо аавтайгаа хамт илүү их байдаг ч гэсэн тийм их ярьдгүй. Аав ярэ гэж хэлдэггүй. Ээж бол зөвөр ярэмэрэй гээл. Би болохоор имэтиг айгүйх ярьдаг. Өвөө болохоор ингээд нэг юм ерөөс учир шалтгааныг мэдгүй ирнэ айгүйх уурлаад байдаг болохоор имэ бид хоёр бол ер нь л өвөөгөөс хамаг байдаг юм нууж ярьдаг. Тэгэд ээж угаасаа төвд байдаг болохоор ерөөсөө ээж хаяал ирдэг болохоор зүгээр л баг ярилцдаггүй. Тэгээд бас хин имэтиг айгүйх ярилцдаг тэр нь надад гоё идэг. Аав маань солонгос идэг болохоор би аавтайгаа ярилцаж чаддаггүй. Би өөр хинтэй ч ярилцдаггүй. Ярилцах ч юм гарахгүй л тий. Ер нь бол гэр бүлтэйгээ хаяад ярилцдаг. Ер нь бол ихтэй ээж. Яг тэгвэл аав хаяада ажил ихтгэхээр дандаа оройтж ирдэг. Ер нь л ихэх үедээ. Та хідэн удаа та энэ бодож үзсэн. Би нэг 7 хоног ээжтэй нэг хэдэн удаа уулзчих юмсан ч юм. Аавтайгаа нэг хэдэн удаа уулзчих юмсан гэж бодож үзчихсэн. Үгүй. Бодож ирсэн. Харьцаа хангалттай бод юу гэж. Яг уу. Өдөр болгон нэг харьцуулгаа юу. Яг гоё л та тэгтээ. Их үү. Заримдаа ээж ирчихэр тэгэл аав уурлаа надад. Би бүр нэг удаа ээж ирсэн чинь энэ жил хаа ээж ирсэн чинь тэгээд аав ээж ирсэн чинь нөгөө аав юм хэлээл тэгэл надад уурлаа. Миний уур хэл. Яг аавтайгаа хаар зүг зүгээр л ээж идэг ээж ирэхээр л тэгнал. Тэгэхээр заримдаа уулзвал зүгээр юм байна тий. Яг уу зүгээр л тэ дандаа ирвэл өмнө дандаа ирдэг гэсэн аав заримдаа яваад одоо би аавтайгаагаад ээж юм хөдөө явдаг гэхгүй юу. 7 хоног яваад 7 хоног бас хоттой байдیں۔ Ядаж аавтайгаа жилдээ нэг ганц удаа уулзъя гэж уулзах юмсан гэж бас боддог. Ээжтэй болохоор 7 хоног нэг юм уу 2 удаа таарад уулзчихдаг болохоор би ч гэсэн нэрээ баг ээжтэй ер нь нээж ирчүүл гоё ш. Манай ээж бас солонгост идэх хгүй. Нилээ удаж байгаа. Тэгээд тарин ирчүүл гоё ш. Энэ бол манай гэр бүл цуг цагаад энэ бол ихэг үе цуг өнгөрүүлдэг болохоор би нэг ямар юм бодохгүй л байна. Эмээ өөтөө босод өөр хүмүүстэй одоо хийх юу болцдог бай. Найзтайгаа их уулзсан. Тэгээ би имэтиг амьдардаг. Тэгэхээр өдөрлөглөөр. Найзуудтайгаа бол нэг сарда нэг удаа уулздаг. Тэрнээс их үстэй. Би 7 хоногт 3 юм уу 4 удаа уулздаг. Яг үнэнгээсээ юу? Чин хоо 3 чин хэд маа. Юу. Даанг найз асуудаа хэд тоолоор бүгдээ. Дааны найзтайгаа дундчаар хэд удаа уулздаг бай. 7 хоногт энэ сургууль дээр л уулзсан шүү дээ. Хэрч баг өдөр болсон. Тий. Тэр 5 өдөр. Яг хоо амрал таар бол Би амралтаар бол би 3-4 уулзсан. тийг байж магадгүй зөвөр төсөөдөр болоор ирээл. Тий. Би болохоор нөгөө нэг ерөө одоо сургуулийнхаа найзууд гэвэл 7 хоногт ерөө 5 өдрүүдэд нь ерөн бол уулзсан. Тэгээд хуучин сургууль маань бүр хаавс өөр хангаад тэгээд ерөн бол ямар нэгэн ажил хэргийн шаардлагаар очихоор л нэг цаг юм уу 2 цаг гаргаж найзуудтайгаа ерөө уулздаг. Mas asumar байсан юм байна. Төршмөс асумар байсан юм байна. Ингээд ирснээс хойш бүр хэцүү ярахад хэцүү байсан сэдв юм. Хэцүү байсан байхгүй. Надад бол байхгүй.
боддог. Бараг л байхгүй. Нэг байхгүй. Ах мэдгүй байсан. Огт мэдхгүйсэн сэдвүүл нөгөө өчигдөр ярьсан шүү дээ. Тэр сэдв. Өчигдрийн хайр. тий. Тэр орон тэр асуудаа би тэр өөр тийш яваад тоглосон л дээ. Өчигдөр мөнх гэрэл бит хоёр ч гэсэн мөнхөш бит хоёр ч гэсэн тэгс амар уйдахтайсан. Тэгэхээр та хэд ирээ л гэсэн. Бүр ингээ уйдаад юу хийхээ мэдэхгүй. Их уйднаа тэр чинс. Нэ тэр Хамгийн гоё сэдв юм байсан. Гоё хактан. Тэрийг бол Хактан л хамгийн байсан. Хактан хэлгээд яг юм бол тэр талаар юм. Мэдгүй яа. Хагтаа эхлэхэд дөө яга жижигхэн дөрөө цуг байлгаж байгаа, яга багуудаа цуг байлгаж байгаа гээл юм л амар оройсон. уур байсан уу? Тийм, тэгээ уралсан. Тэгээ дөрөндөө орж хэсэг уцаа авахсан. Уураа гарах гэж. Тэгээд ерөн бол ах эгч нэртэй болох байсан. Ах эгч нэртэй болвол арай төрүүлэх байсан бахаа гэж амар бодсон. Дөрөв жижиг юм чи яаж бүтчихийдгийг ямар санаа гардгийг гэж айгүйх бодож исэн. Тэгсэн чинь шүүгч нар хэлэхдээ та нар ах эгч нэртэйгээ олсон бол одоо ингээл ялагдцсан л ах байсан юм байна штэ гэсэн. Тэгээд бас нөгөө эхэндээ бас манайх ялах юм болов уу гэж бодож исэн. Тэгтээ нэг коуч өмнө жилээ лөө 2 жилийн өмнө болсон юм хэлээд жоохон ихтгэлтэй болсон. тий манайгаа гэсэн шүү дээ. Надаа хэлсэн гэхдээ би мэдж байгаа л да. Би ер нь бол сонсож байгаа юм шиг байсан. Угаасаа мэдчихсэн. Би гэсэн Талган дотроо ер нь арай өөр газар явж ирсэн. Та нар энд ямар зорилготой ирсэн бэ? Энд юм ирсэн бэ? ер нь бол би ингээ 3-4 дахь жилээр ирж байгаа. Тэгээд дээрэс нь илүү их юм сурлаад ер нь би бизнесмен болъё гэж мөрөөддөг болохоор л ирсэн. Өмнө жил би нөгөө нэг явжсэн чинь өмнө жил амар гоёсэн байхгүй. Би өмнө жил ер нь хичээл хийгээгүй л дээ. Англи хэлээр очсон л англи хэл мэдэхгүй. Тэгэл би бараг тэрний унтдаг байсан шүү дээ. Юу ч хийхгүй байж байгаа л гараал ингээл яваал. Тэгтээ тэр үед амар гоёсэн болохоор тэгэл би энэ жил ирсэн л байхгүй. Англи хэлээр юм ойлгохгүй байсан хэрнээ чамд яг юунд гоё байсан бэ? Юу? Тэгээд тэр чинь бас интервью шүү дээ. Тэгэл ярин тэгэл энэ нэгсэн чинь юм шин. Их юм идэм лээ. Хажууд нь тэгэл би дагаал өвчтэй шүү дээ. Тэгэл юм зүрх юм сасалтай ярэ. Намайг бол нөгөө ээж аав ажиллаа сонгох гээд ирүүлээд би яг нэг сансар шиг л их том байх гэж бодсон. Тэр чинь үгүйсэн юм лээ. Би болохоор эмээ бол намайг бие даад сурна. Хол гэр бүлээс бол бие даад сурна. Тэгээд хоёрдугаарт юм хум сурна. Хүмүүстэй яаж харьцах, эрүүл мэнд дээрээ хэрхэн юу яах, эрүүл чирэг байх, тийм юмнуудаа сураад ирээрэй гэсэн. Та нарын зорилго биелж байгаа юм. Биелж байгаа. Яаж биелж байгаа? Гэрчнийхаа дараа л тэгээд зохиолч болмоор юм гэж бодсон шүү дээ. Санагдаж эхэлсэн үү? Хактан орсноос хойш уу? Нөгөө цааш ингээд бадсан шүү дээ. Тэн дээр яг бодож байхдаа шууд зохиолч гэж толгойн дотор орж ирсэн. Юу гар утасны дүрм ямар вэ? Энэ бол гоё. Өмнө жил чи орой унтахаас өмнө өгөө тэнгууд хоолны цагаар оролдгоо гэдгээс шүү дээ. Энэ жил бол ер нь 30 минутаар өгдөг болохоор нэг юм уцаа оролдохгүй. Дээрс нь энэ яг миний үеийн хүүхдтэйгээ болохоор илүү зугаатай байна. Тэг байж байгаа. Яг үнэнгээс та чинь бол жирээндээ бол утас хэрэгжилж байна юм. 2-3 цаг. Яг миний утасны лимит бол 3 цаг өгдөг. Яг family link гэдэг. Тэгээд өдөртөө яг л 3 цаг өгдөг. За Би тэгээд бол утсаа оролдохдоо цаг 30 минут. Тэгээд манай багт бол минут нэг олон удаа авдаг. Тэгэл нийлээд нэг 4 цаг болчихдог. хоёрыг хийдэ. Минийх нэг 3-4 байж магадгүй. Би яг сайн мэдэхгүй байна. Тэр шалгаагүй. Би сайн мэдэхгүй л энэ ойролцоогоор нэг 3-4 цаг байж магадгүй. Орос дүрм цаг. Тэгээ одоо ингээд 30 минут ашиглангууд ер нь
уцгүй ингэж утсын баг амьдрч болох юм шиг байна. Болно. Тийм. Уцныг амар амаагүй санагддаг. Яг го дуулангоо хийгээл тэгэл аав ээжтэй ярих гэж лавдаг. Тийм. Тий. Та TikTok ухдаг юм уу? Яг ахнаар ухдаг. Би хайд ухдаг. Тоглоом тоглох бах тий. Тоглохгүй шүү дээ. Clash Royale гэх тоглоом үүдээ тэрийг яг нэг дарна шүү дээ. Нэг гань шүү дээ. Завхаараа тэгэл дуалингоо хийн тэгээд ээж автагаа ярина бас эмээтэйгээ ярина химлэж л шүү. Яг уу би гэртээ бараг ихэнхдээ ганцаар байдаг болохоор уцаа үцгээс өөр юм хийж болтгүй. Ах эмээ өвөгэнд. Тэгээд уцаг байхаараа юм хийх юмгүй. Тэр утас их хар юм тий. Би ч утсан дээр юу авах вэ? Үгүй тоглоно ш. Тоглох. Педагаа. Тэрнэр л тоглоно. Юу тоглох вэ? Roblox дээр л table Clash Royale тоглоно. Яг би дараа жил дүүгээ авчрахгүй бол манай дүүгийн петний скрин тайм бол бүр амар 11 цаг. 11. Орой унтахаас өмнө олддог байхгүй. Унтахаас өмнө гинэ. Ээж аваа яг унтсны дараа iPad-аа бодонд орос гарч ирээд. Бид нар нөгөөний 5 хооронд унтдаг байхгүй юу? Жижиг өрөөнд ингээд давхар ор өгдөг. Бид тэрэн дээр унтахаар амар хүзүүг өшдөг болохоор 5 хооронд засангууд манай дүүчсэн намаа дагаад хүрээд ирчдэг дундуу. Тэгээд орой яг унтсны дараа iPad-аа гаргаал юм. Тэгэхээр би нэг юм бодохгүй шууд унсчдаг. Тэгээд чиднэс тий. 7. Тэгээ би нэг орой сэрдүүхгүй юу? Гэсэн чи манай дүү дундуу ингээ iPad оролцсон сууж идэг. Цаг харсан чи 4 мөрөө болцсон. Тэгэхээр би хэдэн хоног хурааж авсан бохгүй юу? Тэгэл таблетгүй уйлж муйлал тэ. Энэ бол донцсон төрлөө. Гэх юм уу. Тэгээд дараа жил явуулахгүй бол дүү аягвал iPad-ны ганцаагийн 24 цаг болж байгаа. Бүү энэ барыг нас хязгаархаа бэлдсэн шүү 13-аас 18 гэсэн чи одоо бүр 7 настай үгтэй юм. Бүү бас амар насны хязгаар бүр алдаг бас чи. Бэр зүгээр. Гэтэ байхгүйсэн ч бол гоё л таа. Тэгвэл ч авах шүү дээ аягүй. Эй таад ер нь гэхдээ өөртөө нөгөө буцаад нэг ярихад ингээд томчтой ярина шүү дээ. Тэгээ буцаад бид нартай ингээд томчтой юм бол ер нь яаж яривал гоё вэ? Яаж оо хүндэтгэлтэй. Тийм яг үнэнгээсээ юу? Тийм. 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 Хин энийг. Хин энийг юм. Би. Чи намайг хүндэх юм уу? Тийм. За. Би чөлөөтэй. Чөлөөтэй юу? Маргадтай адилхан бас хөндлөж ярина. Би бас ерөн нэг асундаа жоохон хүндэлж тэгээд бас чөлөөтэй ярьсан. Нэг тийм ах захгүй бол биш. Яг ингээл гоё чөлөөтэй ингээл ярилцсан гэж бодчих. Гэтэ тийм амар хүндэлтэй биш. За. Яг одоо найс нөхдөйгөө нэг амар хүндлээд идэг штэ. Зарим ах ихчнэр яг тэрэн шиг л. Та хэдий ер нь амьдралын зорилго юу вэ гэж асуувал юу гэж хариулах вэ? Амьдралын зорилго. Амьдрах. Тэр нь яах гэж амьдрах юм гэж асуувал. Яах гэж амьдрах юм гэвэл штэ. Одоо найз нөхөдтэй болох тэгээ гэр бүлтэйгээ байх энэ бол татна гэх юм уу? Тийм төрлөө. Тийм л яах вэ? Гэр бүл юм байна тий ер нь тэгэл явж байгаа. Яхахгүй зүг. Зүг. Би хүн яагаад амьдрах хэвээр ойлгохгүй юм. Гэ би орой болох боддог байхгүй. Яагаад вэ гэдэг бүр их үсрэг нь олоод бол бодоод олдоггүй маа. Юу ч болдоггүй. Гэтэл зүгээр л амьдрах хэвээр гэдэл мэддэг байхгүй юу. Ер нь тэгэл амьдрал тэгэл явж энэ дөө. Явж энэ дөө. Яг юу болж байгааг энд юу болж байгааг мэдэж шин юм үзэж юу болж байгааг мэдхийн тулд амьдрах хэрэгтэй гэж би бодож байна. Би бас нэг сайн мэдгүй байна. Тийм болохоор хашаа юугаар хэлж мэдгүй нэг.
Мэдгүй. Тамрын мөрөөдлийн нэг өдөр гэвэл ямар их вэ? Мөрөөдлийн нэг өдөр гэвлээ шүү дээ. Хүссэн зүйлээ их юм уу? Өглөөнөөс орой хүртэл. Гэртээ мөрөөдлийн нэг өдөр өнгөрөв. LeBron James шиг л шүү дээ. За, тэр нь яг л. Одоо LeBron James өглөө ослоо хөд одоо усандаа нэг 3-аас 15 минут тэгээд банан James дээр идэл хэлдэ тэгээд warm up бид нэр хийгээл. Өөр тэгэл warm up хийж байгаа л ахиж хэлдэ бол идэн. Тэгээд сонголтынхаа дасгалтыг хийдэг гэсэн. Тэгэл орой өглөө унтдээ. Ямар ч хичээл авахгүй. Тэг хичээл байхгүй нэр тий. Хичээл байхгүй хүссэн юмаа идээд дээжтэй хам цагийг өнгөрөх. Энэ бол би ер нь бол хичээл гэж хэлэхээр л нэг амар толгоон дотор хэцүү байгаад байдаг. Энэ бол хичээл гэж толгоон дотор орж ирэхэл нэг дургуутсэл. Гэтэл би стил зөвшөөрдөг хичээлээ. Би бол хүссэн юм бас эдэн гэхдээ бараг гэр бүлээрээ цуглаад board game тоглоно. Хамтдаа Monopoly ч юм уу. Би болохоор хамгийн дөрөнд өглөө басаад бүх гэрийнхэнтэйгээ уулзчаад шинэ жилийнхаа мөнгийг авч яваад найзуудтай бэлэг аваад ер өөр хангаар хөдлөн гэж бодож байна. Тэгээд ер нь найзуудтайгаа шинэ жилийнхаа мөнгөөр ингээд бэлэг авч өгөө. Тэгээд үлдсэн мөнгөөр нь найзуудтайгаа ер нь гадуур явж гоё хоолнд орж мараад тэгэж гоё өнгөрөө гэж бодож байна. Гадуур исэн бол би Солонгос явж сайхан гадуур явна. Хоолн зүйл турш үзээ амар гоё. Би бол Хавай явна шүүд. Хавайд очиад нэг сайхан 14 хоног массаж иднэр хийлгэж байгаа л талималаас сэлж байгаа л. Тэгмэл body илүү refresh санагдана. За би CD дахиад өрчлөө шүү. За. Энэ дэлгэхээр өнчээр харилцаж чигээр заа. За. Та хэдийн бодлоор томчууд хэлсэндээ хэр байдаг вэ? Хэлсэндээ юу? За нэг ундраа шиг бодгол нэг л худ санагдаад байгаа юм да. Та 2 өдөр сэрэг за нэг өдөр юм байна. Тэгээд нэг өдөрт нь бол амлалаагүй зүгээр л магадгүй л гэж. Нэг өдөр намлсан чинь. Тэ сэрэг. Заавар. Хүрдэхгүй юм байна. Манай тэгээд манай аав яг ингээд би хичээл дээр нэг 5 илүү 4 дугаар анги дээр ингээд хичээл дээр байжсэн бохгүй юу? Тэгсчээ. Аваа та ирж гин үү гэд туцаараа залгаа тэгээд ирж гинэ гэсэн чинь нэг юм цаана нь юу ч дуурахгүй байгаад байсан юм аа. Тэгсэн чинь нэг юм шижиг юм байна да гэсэн чинь шижигтэй л энэ да гэсэн чинь яг бүрээр удаад байгаа хгүй. Төгжрөл бас байхгүй цонхоор хараад үзэнгүүт. Тэгээл буцаа залгасан чи бас юу сонсогдохгүй. Тэгээ бас яг ирэхгүй байгааг ингээд мэдэгдээд байгаа байхгүй юу? Бараг нэг цаг 30 минут болж ижил ирсэн дээ. Тэгээс ингээд ерөн хотлоо ярьдаг юм гэж байдаг. Ерөн ээж ингээд аль дээр наа хөдөө явцаагаар ингээд ерөөс ингээд уулзаагүй бараг 2 жил ингээд уулзаагүй ингээд анит ингээд уулзсан зав. Тэгэд би уулзъя гэж хэлэхээр дараа яг хэлэхээр би ундраг шилжсэн цагшаа. Тэгээд юу яхаар дараа олъё гээл. Тэгэл дараа нь ингээл орё гэхээр айл юм авч орё штэ гэд тэгээд идэг. Тэгээд бас хаяа ерөн очиж одоо гудам мэргээл орлоо. Тэгэл ерөө цагийн дараад орж ирд юм дөө. Аавд ер нь амар мартын штт. Мартдаг. Миний хувьд бол нэг анги охин байгаа заяа.
Энэ бол мэдгүй өөрийгөө анги хамгийн том л гэж боддог юм байна. Манай найз чи нөгөө нэг ангийн дарга байхгүй юу? Энэ бол би хамтрагч нь гэж бодчих. Тэгээ би ер нь багаараа хуурладаг байхгүй багш. Тэгээ тийм юм математик дээр хийгээрээ яг тэгээ багаараа заавал ажиллаад яашгүй гээд. За тэнгууд нь би хэлдэг тэр ахад. За чи тэр цаасыг нь аваад ирээ. Өнгийн цаастайгаа заяа. Тэгээ би өнгийн харандаа үзгээ дээр аваад ирээ. Тэгээ бүгдээрээ маргааш 9 цагт уулздаг байхгүй юу? Син чи бүр хаа байсаа 12 гэж сэрлээ мэрлээ гээд. Тэгээ багшд хэлсэн. Тэгээ багш одоо яг хөө та нарын хувьд тавилна шүү дээ гэсэн. Та нар том болохоор энийг нь л хийхгүй юм шүү гэж боддог том хүмүүсийн хийдэг үйлдэл. Тамхи татах, алхтан согтуурах, үр зээл. Төрийн засагт орохгүй. Амар худлаа ярина. Худлаа амлна. Амар. Тийм. Тэгээд ер нь тийм. Миний хувьд бол арх секторлохондоо тэгээ тамхи хіднэрээ байна. Дээрэс нь яг амар том хүмүүс ер нь бол хүүхдүүдтэй нэг амар худлаа яриад байдаг шүү дээ. Тэгээ манайх тэгдэггүй. Яг би бусдыг яаж юм. Манай найзын ээж бол яг одоо ингээд манай найз гэртээ ганцхан үлдэн шүү дээ. Тэнгүүд бид хоёр тоглодог байхгүй юу видео гейм. За тэнгүүд нь би андаа чи гэртээ ганцхан навуу гингүүд тий аав ээж хоёр 30 минутын дараа орж ирлээ гэдэг байхгүй юу. Тэгэл манай найз оройн 2 цаг залгадаг. Манай аав ээж хоёр алга андаа яг хаач юу алга болцсон киднэпэд гэж одоо тэр нь мэдэхгүй маргааш хурж ирэх юм болов гэсэн чи яг салгах чи тохгойсон чи аав ээж нь орж ирсэн. Тиймээс ёо царай зовлоо шүү тэгэл салгацсан. Надад бол яг тэггүй ер нь бол худлаа л ярмааргүй байна л та. Гэхдээ манай аав яг надад худлаа ярьж байсан. Нэг электрон тамхи татчихсан бохгүй юу? Тэгэхээр энэ юу юм гэсэн чи юу ч миний найз их гэдээсэн. Тэгэхээр нэг ийм сордог юм байгаад байсан бохгүй юу? Би тэрийг юу юм бол гэж бодоод байсан чи яг нэг электрон тамхи харна шууд шин дотор ихта гараад хогийн савн дотор хайцсан. Дараа нь дахиад электрон тамхи татаад эхэлтий. Яг бас нэг удаа залгасан тэгсэн чинь нэг юм цагаан иш барьцсан амандаа ингээд хийгээд ялсан ингээд гаргацсан. Тэгсэн чи юу вэ тамхи татдаг юм уу гэсэн чи үгүй нэг туршиж үтсэн ингээд хэлсэн. Тэгсэн чи яг тэр нь худлаад онцсон. Тэгээ дахиад нэгийг аваад би тэрийг нь бас хаяад дахиад нэгийг авсан чи гэлс нэг нууцаар авсныхаа дараа тэр хогийн савын тэр аваар тавиад тамхи татгаа бэлдсэн. Ямартай том болоод арих уухгүй, пив уухгүй, тэгээд тамхи татахгүй. Тэг ямартай хөрсөг шиг тэгэж ах будуудын юг тэгэж яах гээд ахмадуудыг зовоохгүй. Дараа болох юм бол харин тиймдээ ингээд 80,000 нэмээд тахт яах вэ? Тэрийн чинь ингээд 1 сая нэмсэн бол амар бэлэр өөрсдөө амар хөнгөтэй ижиж. Хөөе, хэн блэ зандаа строк гэдэг юу? Ихнэртэй тийм супсүдээ тийм амар үнэтэй зүг авч өчөөд тэгээд нэг ахмадуудын цалин нэмчихэд юу болохгүй байгаа юм тий? 80,000 нэмчихэж байгаа байхгүй юу? Таксины мөнгийг бас болгоё. Асуухаас айчлаа. Хайдын бодлоор Монгол улсын ирээдүй ямар вэ гэж бодсон. Ерөн хүрэл сүхэ буулгаж лавмаар. Харин тэгэхгүй айл бараал харагдах гэдэг. Харин айл улсын агуу солонгос ерөнхийлөгч нөгөө буулгацсан огцруулсан байсан шүү дээ. Яг тийм шиг гоё ингээд ихчүүл болох гэдэг байхгүй. Тэгэл буулгаад амар сайн хүн сонгоод тэл ингээд ирээдүй ингээд гэрэлтгэдэг байхгүй. Тэгэл хүрэл сүхсүүч бол тэгэл сайхан хар бараа утаа. Сайн ч явах муухай. Тэгээ ер нь тийм Би бол сайн мэдгүй нэ ирээдүй Монголын би өмнө зүүдэн дээр метротой олцсон байна гэж бодсон л тоо. Өчигдөр арчиж магадгүй яадаг.
За та биднийг та хэдээс асуугаасаа гэсэн асуулт байна уу? Ийм асууж юм уу? Би нэг босч ирсэн ба. За. Яаж байгаа би санаад байна. За. Дахин яаж байгаа. Ямар юм асуусан бол гоё юу? Тэ. Тий. За. Одоо яг сэдвээ одоо орой болно шүү дээ. За. Тэнгүүд яг юу юмэр юм. Юу хийм бэ? Одоо өдөртөө Орой юу хийнэ юм гэж асуулмаар гэсэн гэж үү? тий ер нь бол өдөртөө агш нэмж хийв activity. Сонголт өгч байгаа. За тэр орой ямар? Орой юу? Яг онцгоос өмнө заяа. Гэтэ блогчийг хойшлуулад 6 цаг болгочихсон заяа. Тэгээ орой болгон юу хэмтэй кино, видео эднэр үзэн. Тэгвэл надад хамтдаа. Ямар видео өсөө, ямар кино өсөө? Одоо өөртөө сонгоно шүү дээ. 10 минутын дотор шиг юм уу? За та сонгох бол одоо ямар сонгох вэ? Сонго юу лээ шүү дээ. Одоо би үзчихэр кино гэвэл зүгээр л ахнал шийдэх байх л та. Ер нь тэгээд Би шийдэн гэвэл шүү дээ. Ямар шоу кино хийсэн ч болох үстэй. Тий. Аим шиг кино. Итгэдэг шүү дээ. Аим шиг кино. Pennywise гэдэг шүү дээ итгээд. Тийм Pennywise. Болохгүй л Annabelle ч юм уу. Би үзчихсэн. Annabelle. Ер нь тийм аим шиг. Монгол марад хурж ирээ Annabelle үзээ тэгээд манай дунд амар айгаад чүн юм харж мараад. Аим шиг кино гэснээс. Асууд хэлгөөч. Чон санаа байхгүй. Окей. Аим шиг кино гэсэн. Аим шиг кино ингээд үзэн гол замдаа аим шиг киноны ингээд гол дүрн ингээд нэг аюу тийм юм хийгээд байдаг тийм. Тэгээд хажуунаас арилаа хэлчмээр байдаг тийм. Тэнийг саач явж маваад байна. Тийм саалмаж байгаа. Тэгээд ингээд ойлгомжтой тэр коридороор явж байгаа тийм. За одоо та хэд ингэж төсөөлөөрэй. Та хэд яг өөртөө кинонд ингээд тоглож байгаа шүү заа. За. Тэгвэл хүн та хэд рүү юу гэж орж хийх вэ? Хөө ингэж гэж хэлэх юм юу вэ? Та хэд амьдралын кино үзчих. Хатангу. Гүй аим шиг кино биш. Яг та хэд өөрийнхөө амьдралыг гэсэн. Миний амьдрал уу? Тэгээ өөрийнхөө амьдралыг чинь ингээ хүмүүс үзээ заа. Та хэд амьдралыг хүмүүс кино шиг үзэх юм бол тэд нар яг саяны ингээ та хэд орж хэлмээр байгаа юм юу вэ? Тийм залхуураад чи хурдан бас наад төлөө хий. Яг зөв яг ойлгочих шиг байна. Би хайдан үнийг одоо ухаан мэдрэлээ ингээд уур газар явуулж штэ. Шалгалт малгалт манай яг тэр 2 дугаар салны хамгийн урд гол манай цэвэр цэвэр гаргаад тэгээ дараа хичээлээ ингэнгүүт си дугуулна гэж байгаа би дугуулад тэр бол оноо алцдаг. Тэгвэл хүмүүс надад бол ингэж хэлэх баг. Ямар тэнийг юм бэ гэж. Чи тэг ингээд танаар шинэ ханаа ямар тийм юм гэж ярьж байгаа юм. Тэг яагасаа гэж яагаад чи гэж хэлэх бол. Амзаа. За. Анзаараач гэх юм те. Яг хөө миний амьдралыг эрт босоод сургуультай хоцордгүй хүмүүс харуул уурлах л та. Би бараг дандаа л нэг хоцроод идэм юм. Чухал юм болвол эрт ирнэ. Гэхдээ яг хөө яг эрт цэрээд хурдан сургууль руугаа яваач хэлэндээ намайг бол. Их баста яг чиний гэнэ үзчихээ. Алив сэрэж сургууль хардаа яваач за. Тэгээд миний халгаараа тэгэл босч гэр орноо цэвэрлээд тэгэл ногоор хөвтөд ах юм босоод над залхуурда яасан дийлдэж хөвтөдгүй хүүрвээ гэхэд байна. Хүмүүс харуул. За киноны сэдвээр үргэлжлүүлээ. Одоо та өөрсдийнхөө амьдралын 26 оны кино төсөөлөөр за. Та 26 он шүү дээ. Шинэ. Одоо энэ хийж байгаа шинэ. Төсөөлөөр ямар кино гэдэг та юм шүү. Тэр кинонд ямар кино үзмээр вэ? Ямар харагдах гоё тэр кино үзэх. Юу ямар юм доторны юм сценариуд байх гоё тэр юмнууд. Комеди. Эсвэл байх гоё. Одоо чинь миний тийм байна. Миний нэг киноны ихний хавцаа би ингээд гоё юм. Цастай болно голгож байгаа юм дүр хэсгийг хармаарай. Тэгээ би гол юм байна. Тэгээ би голгож байгаа байхгүй. Тэгвэл та эдийн хүсэж байгаа 26 кинонд ямар дүр Тэрэндээ заавал бэлдэх
Би ч гаалгүй зүгээр л хийдэг. Киног төсөөл хийдэг. Би бол ингэж бодож байна заяа. Одоо ингээд би түрүү хэлсэн шүү дээ ап мап хийн гэдэг. Тэдраа хийгээд бүтэж байгаа. За. Тийм хэсэг гаргамаа. Nice. Би бол тэгэл ер нь гадаад л юм да. Чи ингээд гадаад нисэж байгаа ингээд дүрш байх юм уу те? Тэгэл нисэл очиол. За. Очиод заяа. За. Би ингээ амар гоё явж ин заяа. Тэгэж солонгос явж идэлт гоё явж ин. Тэгчихсэ төөрнө. За. Төөрөд би штэ. За. Тэгж жагаад би төрж жагаад би Нэг солонгос залуу гарч ирэхгүй. тэгж жагаад харин төөрөд мэдгүй тэрнээс цаашаа энэ хоёрыг энэ хоёрыг сонсч би төөрж жагаад юу болоо бодоод тах. Заавал үнэн байгаа хэрэггүй. Тийм аа. Би нэг яг хуу та над нөгөө та биднээс нөгөө төсөөлөх юм мөгдөн штэ. Тэрэн дээр нь яг би кино олж байгаа юм шиг яг төсөөлдөг байхгүй юу? За бүр. Тэгэхээр нөгөө би өөрийнхөө киног хийж исэн бол нөгөө Back to the Future гэдэг кино байдаг штэ. Тэр шиг одоо нэг юм машин цуун. За. Тэрүүгээр нэг юм past юм уу future руугаа аялж байгаа. За. Тэгж яахад нь яг таны хэлсэн шиг бүр 2024 оноос 2026 оны меморинууд гарч ирнэ. За. Тэгж байгаа л нэг ирээдүйн рүү яваал. Тэнд юмнуудаа хийгээл бодолцож муудалцах юм уу? Би ингээд жоох ингээд аль дээр ингээд миний зүйдлсэн зүүд яг нэг солонгос кино шиг байсан. Тэгээ би тэрийг л баг 2026 оных баг дөө би яриад өгчээ. Ингээд анхандаа л аав солонгос очино гэж явж исэн. Тэгэд аав маань гин тэгээ байхгүй болсон. Ингээд гэрэн гээд би одоо ингээд таксид шууд суугаад өөр ингээд очиж байгаа юм зэ. Би өөрөө тэр үед нэг 10 11 2 3 тал байсан баг. Тэгээд өөрөө очисон чи аав тэнд байхгүй. Тэгээ би шууд буцаал бодчаад яана одоо ингээд хүн тулгаалгач байдаг хүний утгад одоо яана гэрлээ гэл ингээд өстэй ингээд бодоол ингээд явж исэн чи ингээд байхгүй. Тэгээ тэр газараас энд ингээд жамбал санжид гэх хүн байсан болоо хаана исэн болоо хаашаа нүсэн болоо гэж мэдгүй гэж байгаа юм. Тэгэл ер нь цагдаагийн хажуу талынхын GSMS руу ороод тэгэл CM ирүүггүй гэл тэгэл ороод үзсэн чи танаа аавч чи би амар сайн найз үзчихтий. Аав чи тийшээ нүүсэн гэл тэгэл би тийшээ очисон чи тэгэд ер нь тэгэл аав танихгүй тэгэл тэр аавын хажуу талын өрөө тэгэл 2 3 хоног жоо тэгэл буцсан дөө. Зүуд юм. зүудс. Сэнсэн кинонууд үзэх юм те. Вала кинонууд үзэх юм те. Энэ кино хараад үзсэн гээл. Нэг масаж хоо. За. Гэтэ одоо жигнэс кино үзэх юм уу? Мараш чигээс юм. За. За үгүй яг болсон. Тэнэ үгүй. Окей. За баярлалаа. Та дөрөвсдөө аим гоё юмсэн шүү сайсан. Амар тайван байлаа. Айгүйсэн. Айгүй. Тэгээд явж транш ийм урд нүсч. Харин ийм хурдан тусч. Бүтэн цаг ярьчихлаа шүү дээ. Фүү.